За эрэгтэйчүүдийн хацагдах шатны дараагийн тулаан LT клубын тамирчин Хүслэн, Дүүл клубын тамирчин Гандул нарын хооронд өрнөн. Тулаан 3 минутаар 3 үе нийт 15 оноогоор үргэлжлэх байгаа. За Гандул ихнийхээ оноог авлаа. Хүссэн бол өөрөө довтолж эхэлсэн. Гандул бол контратак хийж ихний оноог авч байна. За Гандулын тесрэлттэй товтлохоо амжилттай олж гэхдээ хоёр тамирчин бол зэрэг оноо авсан. Ийхүү онооны харьцаа 2-1. Өндрийн хувьд бол хоёр тамирчны чац бол адилхан харагдаж байна. Сэлэмний бариул бол ялгаатай. Үнээс үдээд бол тулааны тактик бол өөрчлөгдөнө. За хоёр тамирчин мөн зэрэг оноо авлаа. 3-2. За Гандул сэртэй товтлогоо хийсэн. Гэхдээ хүссэн бол ерөнхийдөө Гандулыг товтлохыг бол мэдэж бэлтжижсэн. Шихах тактикийг ашиглаад товтлогоо орж ирэх үед контратак цээж рүү хийж онооны харьцааг тэнцвүүлж байна. За зэрэг оноо. Хоёр тамирчны 3 дахь авж байгаа зэрэг оноо. За Гандулын өмнөх флеш товтлогоонууд зэрэг оноо авахд хүрж исэн бол энэ удаагийн хол амжилттай боллоо. Флеш буюу тесрэлттэй хурдтай товтлогоо. За энэ тулаан болвол шилдэг 8 тамирчны тулаан явж байгаа. Шүгийн 8-ын. Эндээс ялсан тамирчин бол медаль дээр үлдэж байгаа. Медалийн төлөө одоо медалийн өнгө хувиргах тулаануудаа хийгээ явна. Шүгийн 4-т үлдэх шатны тулаан байгаа.
За дүүл клубын тамирчин Батбембийн ган дүл. За ээлти клубын тамирчин Мегмрийн хүслэн нарын тулааны 2 туягийн хөө эхэлж байна. За 6-4 гэсэн үр дүнгээр ган дүл мастер тэргүүлж байна. За ган дүлийн хувьд эрэгтэй шүдийн чансаанд 7-т бичигдсэн. За өнгөрсөн жилийн усын аврагчдад болох тэмцээнээс хойш одоо зохион байгуулагдсан чансаа болгох 5 цуврал тэмцээнд амжилттай оролцсон. 388 оноогоор түүний хувьд 288 оноогоор түүний хувьд чансааны 7 бичигдсэн. За харин хүслэнгийн хувьд 11 бичигдэж байгаа. За гандүл өнгөрсөн жилийн усын аврагчдад болох тэмцээний өмнө гаргасан чансаагаар бол 4 бичигдэж байсан. За тэгээд энэ жил бас чансаа 2 байраар буусан байна. За 7-4 гэсэн үр дүнгээр тоглолт үргэлжлэж байгаа 3 онооны зөрүүтэй. Гандүлийн хувьд бол сая зохион байгуулагдсан. Хятад улсад зохион байгуулагдсан өсвөр залуучуудын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд бол эх орноо төлөөлөөдөөс амжилттай оролцоод ирсэн. Гандүлийн флеш тоглоомнууд бол ер нь маш амжилттай болсоор байгаа. За хүслэнгийн тоглоом дээр парадр пост буюу сэлмийг холдуулж контратак хийснээр гандүл дараагийнхаа оног салгаж авлаа. Ингээ онооны харьцаа бол 8-4. Тулаан бол 2 дугаар үе дээр 2 дугаар үе эхлээд 1 минутын хугацаа өнгөрсөн юм байдалтай байгаа. Нийт 3 үе байгаа. Цагийг ашиглаж тултал. За тулааныг анзаарж байгаа бол ган дүлийн хөлний ажиллагаа бол маш сайн байна. Ер нь одоо хүслэнд хөлөөрөө бол маш их удирдах өөрийнхөө орон зайг тоглооны орон зайгаа бий болгож улмаар хүслэнгийн тоглоомыг эхлэх үед хууралт буюу одоо хөл дээр ажиллаж агаад контратак хийгээд оноо аваад байгаа. Хүслэн бол одоо уул нь өөрөө идэвхтэй бас орон зайн тулааныг хийгээд өөрөө жоох идэвхтэй удирдахгүй болвол за зайн дээр тоглолт хийгээд ухрах хөдөлгөөнөөр хуурсан гандул урагшлах үед хагас ухралт хийсэн учраас хүслэн контратак хийж оноо авч байна. За яг одоо маш гоё реакц гаргаж хүслэнгийн гарын хөдөлгөөн эхлэх үед реакц гаргаж ухрахын оронд одоо шууд контратак хийсэн зөв үйлдэл боллоо. Онооны зөрүү 5 хэвээр байгаа. За хүслэн шахсан шахаад өөрөө довтлож байгаа мэт хууралт хийсэн. За хүслэн контратак хийж байгаа мэт гараа сурагчлуулах тэр хөдөлгөөн дээр сэлмийг нь хамж аваад гандул оноо авснаар онооны зөрүү 6 олголоо. За мөн дахиад зайн дээр маш гоё одоо реакцтай маш гоё хурдтай реакцууд гандул үзүүлээд байна. Хүслэн цочоогоод цочоох хөдөлгөөн дээр өргөжлүүлж өөрөө хурдтай тесрэлтэд тоглоом хийгээд амжилттай боллоо. Онооны зөрүү бол 7 болсон. 2 дугаар үе дуусах бол болоогүй 50 секунд байгаа. За яг дахиж ер нь бол хөлний ажиллагаа тесрэлт маш сайтай байгаа учраас өөрийнхөө хөдөлгөөнөөр хуралтуудыг дандаа хийгээд байна. Дотлох гэж байгаа мэт эсвэл ухалж байгаа мэт спортын хөдөлгөөнүүдийнхээ араас үргэлжлүүлж явж байгаа уртаа дотлох ажил. За сая бол яарсан. Сая бол яг өмнөх үйлдэлээ тесрэлтэд дотлоо давтаж хийх гэж оролцсон. Хүслэн бол амжилттайгаар зөрүүлж оноог авснаар буцаад онооны харьцаа 6. За зэрэг оноо бол хүслэнд бол ямар ч ашиггүй.
Одоо 15 14 оноо гэхээр ганд бол 1 оноо авах ингээд тулаан дуусна. За ийхүү флеш буюу цэцэрлэгтэй товтлогоо иж дахин 1 оноо авснаар 15-8 хязгаартай өндөрлөж ганд бол насан туршид улсын аваргын медалийн болцлоо хангалаа.